Сайн мэцэн өргөм үзэгчтэй ТV телевизэн өнөөдөр мэдээлэл хүргэлж байна. Эхлээ үзэгч та бүхэндээ өнөөдөр үзүүлэх мэдээллийн товчийг танилцуулъя. Улс төрчид бурууга үндсэн хууль руу жигтэг зангаа засах хэрэгтэй. Ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжийг байнга ороод дэмжлээ. Малчны зээлийн хүүг нэг оронтой тоонд хүрэх боломжийг судлана. Хүн амын 50 орчим хувь нь томоогийн халдварт өртөх эрсдэлтэй. Зудтай байгаа 170 суманд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ. Жолооч 2 удаа зам дээр осол гаргуул эрх нь хасагдана. Эдгээр болон энэ өдөр болсон онцлог үйл явдлын мэдээллүүдийг одоо үзэгч та бүхэндээ дэлгэрэнгүйгээр нь танилцуулъя. Монгол улсад ардчилсан үндсэн хууль батлагдсны 24 жилийн өнөөдөр тохиож байна. Энэ өдөр ардын хурлын депутатууд уулзаж анх үндсэн хуулийг хэрхэн батлаж байсныг дурслаа. Мөн үндсэн хуулийг өөрчлөх асуудалд нухацтай хандах хэрэгтэйг захиж байсан юм а. Монгол улсын ардчилсан шинэ үндсэн хуулийн 24 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд үндсэн хууль тогтоогчдын холбооны уулзалт ярилцлага өнөөдөр тэрийн ордонд болсон юм а. Уулзалтанд улсын хурлын дэд дарга, ардын хурлын депутат цог болон ардын хурлын депутатууд оролцсон. Энэ үеэр ардын хурлын депутатууд үндсэн хуулийг өөрчлөх асуудалд байр суурь илэрхийлж байсан юм а. Анх үндсэн хуулийг 430 депутат сонгож дуу нэгтэйгээр батлаж байсан юм. Тэгвэл эдгээр депутатуудаас өнөөдөр 230 нь амьд цэрүүн аж төрж байгаа юм. Өнөөдөр уулзалтанд ирсэн депутатууд үндсэн хуулийн өөрчлөлтийг нухацтай ярих ёстойг сануулсан юм. Өөрөөр хэлбэл 1999 онд өөрчилсөн шиг 7 зүйл заалт нь Монгол улсын засаглалын хэлбэрийг уруудан доройтуулах нөхцөлийг бүрдүүлсэн гэж байгаа юм а. Харин одоо үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болох ч цаг үе нь биш гэж тайлбарлаж байгаа юм. Би бол энийг ерөөсө шинжлэх ухааны хувьд бол ерөөсө дэмжихгүй. Энэ бол шинжлэх ухааны хувьд бол ерөөсө болохгүй юм байлаа энэ төсөл. Харин одоо монголчуудыг азуулж өнөө үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хугацаанд дууссан. Тэгээ арга буюу одоо улсын их хурлын гишүүд өнөө 46 гишүүний төслөө татж авсан шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо 99 оны нэмэлт өөрчлөлтийг ингээд хүчингүй болгочиход тэгээ ингээ үзэхээр зэрэгэл ерөөсө Монгол улсын одоогийн үндсэн хууль бол заавал засамжлах, дахиж хянах ийм асуудал бол ерөөсө хүрээгүй. Тэгээ одоо бодох юм бол манай чимд одоо хэлсэн байд та гонжсон бол жижигхэн тавхмал гарсан зүйлд нь төр засах тухай гэдэг. Тэн дээр үндсэн хууль бол өөрөө атганд багтсан Монгол арга гэж хэлсэн байна. Тэгж хураангуй мундаг хэлсэн байна. Үнэхээр тийм байна. Атгандаа багтаасан Монгол улсыг бол үндсэн хууль гэж нэрлэнэ гэж. Тэгээ энийг бол одоо 99 он бидний нийтэд дордохын долоод үнэхээр одоо самарсан юм байна гэдэг улам бүр мэдэгдэж байгаа. Бид яг тэр үедээ эсвгүйсчил байсан, ярьжл байсан. Хамгийн одоо хэцүү нь өнөөдрийн хүртэл бидний энийг цэг тавьж чадахгүй байна гэсэн маань. Яагаад гэвэл одоогийн одоо ирэх барьж байгаа улсууд нь хэрэгтэй байгаа байхгүй. Ч гэсэн үндсэн хууль баталцах явцад гаргаж ирсэн санал онолын хувьд ч гэсэн одоо энэ нутгийн удирдлагын асуудал байна тийм ээ. Энэ нутгаар нь одоо их намжирхдаг. Нэгдүгээр талцдаг. Хоёрдугаар тийм үхээр сум дүүрэг хоёрыг одоо нэг статустай болгоцсон байх шиг. За хотуудын статусыг бас засаг сархааны нэгжээс хассан байх шиг гэх мэтлэнгийн одоо өнөөдөр амьдрал дээр зайлшгүй одоо эсрэг өөрчлөлт авчраад байгаа юм асуудлуудыг өөрчлөх ёстой юу, өөрчлөх ёстой гэж ингэж үздэг. Нэг үгээр үндсэн хуулийг өөрчилж болохгүй гэж хатуу ярьж болохгүй. Хизээ хэрхэн юуг нь өөрчлөх вэ гэдэг асуудал тун чухал юм а. Нутгийн удирдлагын асуудал нутгаараа талцдаг сум дүүрэг хоёрын нэг статустай болгосон хотуудын статусыг засаг захиргааны нэгжээс хассан байгаа нь өнөөдөр амьдрал дээр эсрэг өөрчлөлт авчираад байгаа зүйлсийг өөрчлөх ёстой гэж ардын их хурлын депутатууд ярьж байна. Үндсэн хуулийн амин сүнс нь хүний эрх хэрэгжүүлээ юм. Хүний эрх хэрэгжүүлээ байдаг бол үүрэгтэй байх ёстой. Үүрэгтэй холбоотой асуудлыг ядмаг байдлаар товчхон томьёолж өгсөн байна. Мөн хөдөлмөрлөх өвөг дээдсээ халамжлах, үр хүүхдээ өсгөх үүргийг орхидуулсан нь нийгэмд сөргөөр нөлөөж байгааг мөн дурдсан юм а. Түүгээр зогсохгүй хүн хөдөлмөрлөхгүйгээр амьдарч болдог юм байна. Үр хүүхдээ гудамд гаргаж болдог юм байна гэсэн ойлголтыг ч үндсэн хуулийн буруу зүйл заалтууд төрүүлдэг болсныг ч зарим хүмүүс тайлбарлалаа. ТV-сэмтэй Ариун Туяа Алтан гэрэл мэдээллээ. Шинэ үндсэн хуулийг баталсны яг тохиолдуулан улсын хурлын дарга инх болд төр нийгмийн нэр зүтгэлтэн үндсэн хуулийн эхийг баригч Монгол Улсын хөтөлбөрийн баатар Гавьяд хуульч Чимдийн нэрэмжид Монгол Улсын хурлын 2016 оны нэрэмжит шагнал гардууллаа. Энэхүү шагналыг хууль зүйн шинжилгээ ухааны доктор профессор Дашним хүртсэн байна.
Шинэ үндсэн хууль батлагдсны 24 жилийн өнөөдөр тохиож байна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Гавьяат хуульч чимдийн нэрэмжит чагналыг өнгөрсөн онд улсын хурлын гишүүн Лүндэ Жансан хүртэж байсан юм а. Тэгвэл үндсэн хууль батлагдсны 24 жилийн үед зориулсан энэхүү шагналыг эрх зүйн тогтолцоо, эрх зүйн түүхийг хөгжүүлэхэд үн цэнтэй цогц судалгаа шинжилгээ хийж Монгол Улсын төр эрх зүйн түүх тэргүүн дид бот бүтээл тойрвсон хууль зүйн шинжилгээ ухааны доктор профессор Дашним хүртсэн юм. Дашним нь 1971 оноос өдий хүртэл багшлах хугацаанд 3000 гаруй эрдэм шинжилгээний бүтээл 9,000 гаруй хүний бакалавр, доктор, магистрийн ажлыг удирдах 20 гаруй Гавьяат хуульч 30 гаруй эрдэмтэн судлаачийг төрүүлсэн байна. Энэхүү шагнал нь судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр гарсан үн цэнтэй томоохон бүтээлүүдийг хөхүүлэн шагнах зорилготой маа. Бид өнөөдөр Бярагийн чимдийн нэрэмжит 2 дахь шагналыг Монгол Улсын Гавьяат хуульч Ишийн Дашнимын Монгол Улсын төр эрх зүйн түүх хэмээх 2 бот төр эрх зүйн түүхийн цогц бүтээлд олгож байна. Бярагийн чимдийн даалгавраар би Монголын төр эрх зүйн түүхийг дэлгэрэнгээр олон ботоор зохиох даалгаврыг аваад бараг 30 жил боллоо. Энэ хугацааны үр шимээр одоо Монгол Улсын төр эрх зүйн түүхийн үндсэндээ бүрэн мэдээллийн ихэнд бэлтгэдэг байгаа юм. За энэ эхний 2 ботыг бол 1, 2 дугаар тэргүүн ботыг бол гараад бэлэн болсон хэвлэжсэн. Энийг маань одоо өнөрөө өнөөлж аваад би баяртай байна. Хууль зүйн шинжилгээ ухааны доктор профессор Дашним бол Гавьяат хуульч чимд агсны шав юм. Тэрээр хэлэхдээ багшийнхаа даалгавраар 30 жилийн турш төр эрх зүйн түүхийг олон ботоор зохиож одоо үндсэндээ бүрэн эмгэтглийн хэмжээнд ороод байна. Түүний бүтээсэн Монгол Улсын төр эрх зүйн түүх бүтээлүүдийг чимд багш нь уншаад энэхүү ботоо амьлуулахын тулд музей болгоорой гэсэн даалгаврыг өгсөн байна. Тэрээр музей болгох даалгавраа биелүүлэхийн төлөөч ажиллаж байгаагаа хэлж байсан юм а. Мөн өнөөдөр улс үндэстний язгуур эрх ашиг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж хүний эрх эрхчлөлөөг баталгаажуулсан ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ үндсэн хууль батлагдсны 24 жилийн ой тохиож байна. Монгол Улсын их хурлын дарга Инхот тэргүүтэй албаныхан Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. ТV9-тэй Ариун Туяа Алтан гэрэл мэдээллээ. Улсын хурлын хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон үйл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэхүү хуулийг баталснаар жилийн 8% хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн хэвэн олгож эхлэх зээлийн хүүг бууруулах боломжтой болох юм а. Тус асуудлыг хэлэлцээд хэлцхэн зүйтэй гэж гишүүдийн олонхын саналаар дэмжсэн. Үндсэн хуулийн цэц шийдвэрийн үндслэлээс гадна үр дагаврыг хардаг байх ёстой гишүүд сануулж байлаа. Шийдвэрээ судалгаа тооцоо үндсэлтэй гарахаас өмнө үр дагавраа харах нь олон улсын үндсэн хуулийн шүүхүүдэд тавигддаг стандарт шаардлага гэдгийг гишүүд хэлж байсан юм. Нөгөө талаар үндсэн хуулийн цэцэн шийдвэр нь тэнд ажиллаж байгаа хүмүүс хоцрогдсон, асуудлаа давхар харж чаддаггүй, өөрсдөө дархлагдсан гэж хардаг хувь хүмүүс байдаг гэдгийг улсын хурлын гишүүд хатуухан шөмжилсэн юм а. Энийг яаж тайлбарлах нь бол сонирн биш. Дараа нь өөрсдөө гоё болгож эсвэл энтэй хамаагүй мэтэр тайлбарлах гэж оролдооч нэмэргүй. Ягаад бол үндсэн хуулийн цэц шийдвэрийнхээ үндслээс гадна үр дагавраа хардаг байх гэдэг бол бусад улсууд тавигддаг маш чухал шаардлага. Нин үгүй үлгэд тэнд өөрөө хоцрогдчихсон асуудлаа давхар харж чаддаггүй муухайр нэгэнт би үндсэн хуулийн гишүүн учраас намайг хинч одоо нохоо хин сааж намайг хин хэлэх үү гэдэг шиг аяглж айшилж байгаа хүмүүсийн хувь хүмүүсийн аяг айшаас илүү энэ улс орны хөгжлийн бодлого байгаа гэдгээ бас нэг итгэл үнэмшилтэй харж хууль тогтоож ажиллах хэрэгтэй шүү гэж хэлж байна. Чинь иргэний арчилсан нийгэм байгуулж байгаа гэж өөрсдөө ярьдаг. Иргэний арчилсан нийгэмд үйлчлэх үндсэн хууль баталсан гэж ярьж байгаа. Тэгээд иргэний арчилсан нийгмийг төгөлдршүүлэх, иргэний арчилсан нийгмийн одоо тэр эрх зүйн одоо тэр зөв тогтолцоо үндсэн хуулийн одоо дархлааг хамгаалах ёстой байгуул маань өөрөө эргээд иргэдийнхээ тэр эрх ашиг руу одоо нөлөөлөх ийм одоо шийдвэр гаргаад сууж байгаа нь туйлын харамсалтай маа. Хуулийн өмчлөлийн эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авахгүйгээр 3 дахь этгээдэд шилжүүлж болно гэсэн хуулийн заалт нэлээд маргаан үүсгэсэн үндсэн хуулийн цэцэн шийдвэр. Тэгэхээр 177-гийн 6 буюу 176 буюу иргэний хуульд үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй болгож нэмэлт заалт оруулж өгч байгаа. За 27-гийн 1 үл хөдлөхөд төрөнгийн барьцааны тухай хуульд
барьцаалагчийн зөвшөөрөл авна гэдэг нэмэлтийг оруулж өгч байгаа. Энэ нь бол шууд утгаараа ипотекийн харилцааг цааш нь баталгаатай хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж өгч яана гэж бид харж байгаа. Үндсэн хуулийн цэцэн гишүүдийн бүрэлдэхүүн ямар байхаас үл хамааран өнөөдөр улс орны нийгэм эдийн засгийн бодит байдлыг томоор харж чаддаг байх ёстойг байнгын орооны гишүүд хэлж байна. Үндсэн хуулийн цэц иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэхэд үндсэн хуулийн дархлааг хамгаалах байгууллага гэтэл иргэдийн эрх ашигт нөлөөлөх шийдвэр гаргаж байгаа нь буруу бөгөөд энэхүү хууль бол зайлшгүй гарах ёстой гэж гишүүд үзсэн юм а. Учир нь тус хуулийн цаана маш олон хүний амь амьдрал холбоотой зогсчихсан байна. Тиймээс Улсын хурлын хууль зүйн байнгын орооны өнөөдрийн хуралдаанаар иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон үл хөдлөх төрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн юм а. ТV9-ийн Арин Туяа Алтан гэрэл мэдээллээ. Сэлэн аймгийн Мандал сумын нутагт орших гацууртын ордны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Sentera Gold Mongolia компани юм. Засгийн газар тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай ярилцсны үндсэн дээр гацууртын орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34% тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтамлын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах шийдэл төрсөн юм а. Улсын хурлын эдийн засгийн байнгын орооны өнөөдрийн хуралдаанаар гацууртын ордны төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай Улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэн анхны хэлэлцүүлгээр баталгаар санал нэгдсэн юм а. Ингэснээр Монгол улс роялтийн 3% татвар авахар болж байгаа юм. Энэ нь 432.3 тэрбум төгрөг буюу нийт ашигын 68.2% нь оногдно гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ. Мөн жилдээ 5 тонн алтыг Төв банкнд түшэхаар болж байна. Энэ альва ашигт малтамлыг одоо ордыг тодорхойлохын тулд эхлээд хайгуул хийж байгаа шүү дээ. Тэгэхээр хайгуул хийхдээ улсын төсвийн хөрөнгөөр хайгуул, эрэл хайгуул хийгээд нөөцийг нь тогтоосон ордын хувьд бол улс бол өөрөө 50 хүртэл хувийг нь эзэмшнэ гэж ингээ заасан байдаг. За юуны хувьд бол хувийн хвшлийн хөрөнгөөр эрэл хайгуул хийгээд нөөцийг тогтоосон стратегийн ордын хувьд бол төр 34-өөс 34 хүртэл хувийг нь төр эзэмшнэ гэсэн ийм одоо хуулийн заалт байдаг. Тэгэхээр энэ гацууртын ордын хувьд бол тэр хоёр дахь хувилбар буюу 34 хүртэл гэдэг хувилбараар нь явж байгаа юм л да. Тэгээ энийгээр явхлаар зэрэг одоо уулаас 34% одоо дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай бас болоод байдаг. За энэ бол эдийн засгийн нөхцөл байдал энэ хүнд үед бас төвөгтэй асуудал. Дээр нь тэрий чи хийхэд бол зээл авчаад хийн. Тэгэхээр эхлээд зээлээ төлнө. Дараа нь аж ахуйн нэгж байна өөрөө ашигтай ажиллаж ээж ноогдол ашиг хүртэж эхэлнэ дээ. Ингээд бол бас тодорхой хэмжээний олон жил шаардлагатай болоод байгаа юм л да. Өөрөөр хэлбэл гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ 34%-аар тогтоож 3% татвар авахар болсныг зарим гишүүд хэтэрхий бага төлбөр гэж хүмжилж байсан юм. Нөгөө талаар swap нөхцлөөр алтаа тушаасан нөхцөлд 189 сая Америк долларын орлого бүрдэх тооцоо гарчээ. Мөн гацууртын ордоос 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явуулах юм. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая Америк доллар, үйл ажиллагааны зардал нь 1 тэрбум 26.2 сая Америк доллар, 1 тэрбум 760.2 сая Америк долларын борлуулалт хийж 433.6 сая Америк долларын татвар төлбөр хураамж төлөх юм. Гацууртын ордыг ашиглаж эхэлснээр мянган ажлын байрыг шинээр бий болгоно гэж үзэж байгаа юм. ТV9-ийн Арин Туяа Алтан гэрэл мэдээллээ. Ардчилсан намын үндэсний зөвлөлт хорооны хуралдааныг энэ сарда багтааж хийхээр болсон байна. Гол асуудал нь сонгуулийн өмнөх намын бэлтгэл ажил болоод дүрмэндээ зарим өөрчлөлтийг оруулахар болжээ. Мөн тус хуралдаанаар ардчилсан нам бусад намуудтай нэгдэх асуудлыг ч хүндэх юм байна. Ардчилсан намын үндэсний зөвлөлтөх хорооны хурлыг энэ сарда багтааж хуралдуулахар болжээ. Хурлыг 1-р сарын 20-ны өдөр хийх тав гаргасан байна. Тус хурлаар ардчилсан нам ирэх 2016 оны сонгуульд хэрхэн бэлтгэж оролцох, түүгээр зогсохгүй намын дүрмийг ч өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай гишүүд олон байгаа учраас энэ асуудлыг ярилцахаар болсон байна. Тураг сонссон. Тэгэхээр энэгээр бол бас дүрмийн бас тодорхой өөрчлөлтүүд оруулах тал дээр бас ярина гэсэн ийм сураг сонссон. Яг одоогийн байдлаар бол аль биесны зараг нь гараагүй ч. Ер нь бол зарим бусад намыг бас намдаа эсвэл ч юм уу нэгтгэх асуудал яригдана гэдэг мэдээлэл бас байна л да. Тий, байж болох зүйл гэж бодож байна би. Ер нь олон асуудлууд байгаа. Тий, хүлээгдсэн. Тэр асуудлуудыг хэлцэх байх. Сонгуулийн хууль гарлаа, тий. Одоо бас намын ажлууд байна, орон нутагт ямар байна, тий. Улс орны байдал одоо бид нар ч ирэх барьж байгаа нам шүү дээ, тий. Тэгэхээр одоо намын гол байгууллагыг болох үндэсний зөвлөлт хороо хуралдаад энэ одоо хүлээгдэж байгаа асуудлаар ярилцах
байгаа л гэж болгож байна. Өөр нэг анхаарал татаж байгаа асуудал нь ардчилсан нам үндэсний зөвлөлтөх хорооны хурлаар бусад намуудтай хамтрах нэгдэх асуудлыг шүндэж байгааг нэ. Тухайлбал иргэний зэрэг ногоо намтай нэгдэх асуудал өнгөрсөн саруудад яригдж байсан ч үүнийг иргэний зэрэг ногоо нам хүлээж авахгүй гэдэг байдлаар асуудлыг намжааж байсан юм. Тэгвэл ардчилсан нам үндэсний зөвлөлтөх хорооны хуралдаанаар гишүүдийн саналыг авч бусад намуудтай нэгдэх асуудлыг хүндэхэрүүлсэн байна. ТВ-с мэдээ Ариун Туяа Алтан гэрэл мэдээллээ. Одоо үзэгч та бүхэндээ улс төр нийгмийн амьдралын далд бүхнийг ил болгон мэдээлэх энэ өдрийн ноото настай мэдээллүүдэд үзүүлээ. Монгол барилгын салбарыг төрөл бүрээр нь дэмжиж иргэдийн хамгийн их анхаарал хандуулдаг утааг хүртэл багасгах арга зам бол байр орон сууц гэж тодотгосон. Орон сууц ихэр баригдаж байгаа ч орхон олдохгүй зовоож байгаа. Яг эд зэсэгдэж байх үед нь баригдсан байр болгонд мөнгөтэй нөхдөө түлхүүрийг наатгаж тэгээд тэрийгэ түрээслүүлдэг байж үлээ. Хамгийн гол нь энэ бүхний ард хятад иргэд хамгийн их байна гэж хардас сэрдэж байсан нь үнэн болж таарсан. Байр авчих мөнгөгүй байранд амьдрах хөвгүү нөхдүүд үнэтэй байр түрээслэж хөөгж туугдан хотын хороолол болгонд амьдраад үзчихсэн л байгаа. Харин энэ нөхцөл байдлыг засаж залруулахын тулд засгийн газар түрээсийн байр орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм гинэ. Хотод 200-аас 280 мянга, хорон нутагт бол 180-аас 230 мянган төгрөгөөр байр хөслүүлэх юм байна. Нэгсэндээ улс барилгын компаниудаас байр аваад тэрийгэ иргэдтэй хөслүүлж зардлаа нөхөн. Инхээр энийг дагаад түрээсийн байрны үнэ авсуунна гэж заримыг нь харж байна. Бүр нэг ятуу зүдүү байдалтай дасан зохицох хөтөлбөр хэрэгжүүлж байр орон сууцндаа оруулахаас илүү байгаа хэдэн төгрөгийг нь авчихыг гэдэл зүтгэж байгаа юм байх. Ингээд улс төрчид бодлого маягаар өөрсдөө сурчлах арга хэрэгжүүлж эхэллээ. Сонгуулийн өмнө байрыг хямдруулан, түрээсийг хямдруулна гэж сайхан яриад л ядуу иргэдийнхээ сонголтыг аавна. Хэрэгжүүлэхэд таны санал хэрэгтэй гэж хэлээд л улс төр энэ арга зам руу илт хазаажээ. 2016 он гарангууд Монголын улс төр буцаж байгаа усны молекул шиг хурдан хөдөлгөөнд орж байна. Гэхдээ тэдний хийж байгаа зүйл нь дандаа ядуу иргэдтэй амлаж байгаа бодлого хөтөлбөр болж таарлаа. Хүүхдийн мөнгө, байрны зээлийн хүү, түрээсийн орон сууц, оюутны тэтгэлгээр баахан эдийн засгийн холбоотой амлалт хийгээд л явж байгаа. Уг нь 4 жилийн өмнөөс тэд ажиллахдаа энэ бүгдийг хийж болох байсан. Гэвч тэд 2 жил албан тушаал санал суудал ярьлаа. Шинжлэлээс шийдэл рүү шилжиж шийдлээс Монгол ардын намаа жийсэн үйл явдал тэд хамаг цагаа барсан. Зам зууртан төсвөө нэг осолдохгүй батлааж явж байгаа юм. Тэгээд л төмөр замын цариг оюу толгой 5 толгойг ярьж хэрэлцээр байгаад үндэ иргэдийн амьдралд нэмэр болох юу ч баталсангүй. Өршөөл үзүүллээ, эрүүгийн хуулиа солилоо. Ер нь нэг иймэрхүү байдлаар мөлхөө унтаа маягтай явсан. Одоо ч тийм л байгаа. Эрт бүрдэхгүйгээл байн хурал чуулганд хойшлдог болчихсон. Гэхдээ хувьдаа намаараа сайхан болгоно гэсэн бодлогын амлалт өгөөд эхэллээ. Улсын ажид явахгүй ч улс төрчдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Гэхдээ яг үннийг хэлэхэд тэд 3 жил өсгөж хасаж танчгаад одоо өгнөө бүтээнэ гэж ярьж байгаа шүү. Нэг бодож хоёрыг тунгаана. Ойрд үзээгүй хүүтнээ монголчууд үтэж байгаа шиг байна. Гарангууд бараг ярьсан үг хүртэл хөлдөж хавар бөөн шууган гэдэг шиг юм болцоход байгаа. Аккумулятора тэрсэн жолооч нар холбоосоо барьсан нөхдүүд найз цаашаа гүйлтцгээж байна. Утаа угарын асуудал бол хөлдөж өгөхгүй тулд хүн цорилтоос болж утгаа алдчихсан гэж байгаа. Зам дээр засгүй мөрлөө зам нь тэртэгтэй хөлдчихсөн. Дасартлаа уучхвал аль нэг мөчөө бас тасдуулж мэдэх нөхцөлтэй боллоо хүүтэрж байна. Дэлхийн дулаараад байхад Монголд хүүтэрж байна гэдэг нэг талаар сайхан юм. Гэвч нусаа хацартаа наана гэдэг л болж ах шиг байна. Машины хучлаг гид модонд орж байна. Холбогддог үйлчлэгээ бас ашигтай байгаа сурагтай. Гэтэл өмнө 60 км яваад шар насдаг машин одоо 35 км яваад шар насаж байгаа. Нэг өсөндө чанаргүй шатхууны асуудал гэж учир мэддэг хүн нь үүнийг тайлбарлаж байна. Эрсгүүдний шатхуун гэж байдаг боловч хямдганаа бодоод манайхан чанаргүй шатхуунаа оруулж ирдэг гээд байгаа. Гэтэл иргэд энэ бүхний зүрэг нуруунд дээр өөрч байна. Зардал ихтэй хүүтрэл бөөн бужигнаа болгож байгаа. Уг нь сэтгэл гаргаад өвлийн шатхуу авчирсан бол илүү үдэж байгаа хэдэн төгрөгийн зүргүүрээ худалдаад авчихл байсан байх та. Гоё цагаан усан үзэн. Vitaфит компани бүтээгдэхүүн.